Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амглан үйлс өндөрөө. Туулаа нэвэртэй подкаст. Туулаа нэвэртэй подкаст 2 дахь сувга газрын гаваас хэмээн нэрлэн нээсэн билээ. Тайлбар хэсэгт дамжин орох холбоос би. Шин сувгийг мань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Ердөө ингэж л болоо. Газрын гаваас подкаст. Магтахыг маргааш, малтахыг өнөөдөр. Монгол ардын зүрэг. Домог хууч цуврал. Манччин улсын хаан Абхаз эцэн Мин улсын их цэргийг бут нэргэж жанжныг нь олзлон авлаа. Түүнийг хаанд бараалгуулахад ялагдсан цэргийн эрхтний гүйцэтгэх ёсыг ширхэгчлэн үйлдсэн боловч хормын дараа тэргүүнээ авахлахч байгаа атлаа огт жишимгүй цаанаал нэг ихэмсэг үхэгсэхийг шийдэгч хааны өмнө байна гэж тоосон шинжгүй байна гин. Хаан хэлжээ. Жанжин таныг ялагдашгүй гэж сонссон билээ. Энэ удаа гин алдсанд цэрэг ирийн ёсоор харамсаж байна. Гэв. Тэнгэрийн доорхны хувь заяаг гагцгүй тэнгэр мэдэх буюу гэж жанжин хариулв. Би шудраг журамд цэрэг ирийн хүүрээр энэ хонхрыг чимхийг хүсэхгүй байна. Чи над хүчээ өг. Би чиний урд хэрэглэж байсан бүх эрх ямбыг хിവэр үлдээе. Гэлээ. Жанжин хэлжээ. Хаан сойрхоос би жаахан бодсугаа. Гэхэд 3 хоног гэж товчхон хэлээд бараа бологчтой хандан өөрийн аяны гэрийн зүүн хажууд гэр бариулан жанжныг суулгаад их хүндэтгэл үзүүлэн хатнараа үйлчлүүлв. Олзлогдсон хүнд байтугай хааны угсааны шадар сайдад ийм хүндэтгэл үзүүлж байсан удаагүй билээ. 3 нарны дараа жанжин ёслын хувцас өмсөд хааны өмнө ирлээ. 3 таас өгдөн 9 мөргөн эзэн хааны өмнө үйлдэх ёслыг гүйцэтгэж алд шар бичгийг өргөж айлтгав. Хуанди чухам тэнгэрийн хүү учир тэнгэрийн доорх таны ивэлд шүтэн ам зуух тавилантай ажээ. Өчүүхэн боол миний бие зарилгийг дагаж гიშхийг хүртэн нохоо адил үнэнч морь адил хүчийг өгсүгэ танд. Гэв. Төвний үг хааны таалалд нийцв. Хаан жанжныг өргөсөн айлтгалыг уншигж тэргүүнээ үл мэдэг мэхэс хийлгэн бичигч төшмөлд дохио өгөв. Төшмөл яруу тодоор уншин сонсоход тэрхүү айлтгалд хүний хэлний чадал мэдэн манжийн хааныг бил бүрдэж тэнгэрийн бошхоор цагийг эзэлсэн бичгээр эйлэн цэргээр эвлэн өршөөлөөр дуршуулан журмаар шимтгэн дотоод гадаа дахныг нэгнээ ерөнхийлсэн богд эзэн. Зайсан гөрөө омгоор өдөрдүүлсэн цөө тоод манж нарын гавьяа химжээлшгүй буян үлэмжийн тулд болоо. Иймийн учир манж нарын мөнхийн гавьяаг онцгой тэмдэглэн энэ өдрөөс хойш төрсэн манж нуган хөвгүүн бүрийг алб хашиж байгаа цэрэг эрд тооцсон улсын сангаас пүнлүү олгож бай. Гисэн санааг дэвшүүлжээ. Жанжны айлтгал хааны таалалд нийцэж сэтгэлийг баясгалаа. Чи үнэхээр шудраг журмыг сахий гэж шийдсэн ажээ. Хэмээн өгүүлээд жанжныг машид сайшаан алд шар бичгийн ихэнд ёсоор болго гэж улаан биерээр цохов. Цэцэн жанжныг угсааны гүн уй улиран захирамжлах чин вангийн хэрэгэм 1000 лам мөнгө 500 толгой торгоор шагнажээ. Тайсун гиген суут хуанди хэмээн нэхэн өргөмжлөгдсөн Абхаз эцэн хаан хэдий ухаантай хүн байсан боловч Мин улсын мэрэгэн жанжны уран үгт хууртан уг бичгийн далд утгыг ухсангүй. Ноёлогч үндэстний дээрэнгүй үзлийн хар тамхины үрийг таатай хөрсөн царцсны уршиг алс ирээдүүд урган гарч ирэхийг мэрэгэн жанжин тун нарийн тооцоолжээ. Тэр үеэс хойш манж ир хүн бүр төрсөн өдрөөс эхлэн цэрэг ирийн хангамжаар хангагдж сул цалин авч цагаан ясны ёсоор амьдардаг болжээ. Ан ав хийж мал маллаж газар тариалан эрхлэхийг орхиж цэрэг дайныг гол ажлаа болгон дайн тулал дангүй үед ертөнцийн жаргал ташууран өнг мөнгөнд шунаад мөрийтэй тоглоом тоглож хар тамхи татаж архитаар сууж хүлчүүрхэн цагийг нөхцөх болов. Эмэс огт нь хятад шивгчинг зарцлаад ахуйн ажлыг умартаж өр хүүхэд хүмүүжүүлэхийг зарц гэрийн багш нарт даатхан өгч
өөрийн биеийг гойж гоодон бусдын гэрээр зочлохыг гол ажил тооцдог хүмүүс болон хувирлаа. Урдын эцэг өвгдийн үеийн эгэлжирийн зан төлөв нь ул мөргүй алга болж ихэмсэг дээрэмгүй тэнгэрийн доор газрын дээр гагцхүү манж угсаатнууд хүн бусад үндэстэн тэдний боол байх ёстой гэсэн үзэлд автагдав. 270 он өнгөрсний дараа чин ус доройтож Хуанди хевт ёсон ширээнээсээ шилжин хятадд хувьсгал гарч бүгд найрамдах засаг тогтоод манж нарын хэрэгэм ямбыг устгаж улсаас сул цалин олгохоо болов. Сэлэм эргүүлж буутахаас өөр ажил хийж чадахгүй манж ирчүүд хөлсний тэрэг түрэгчд болж эмс огт нь янхны газар бие худалдахад хүрэв. Манж улс ингэж ноёлогч үндэстний дээрэнгүү үзэлд идэгдэн мансуурсаар байж төрөө алдснаар зогссонгүй. Үндэстний хувьд мөнхийн аюул тулгарчээ. Тулааны үстэй. Манжийн боолчлоос ангижирч богд хаант Монгол улс тогтсны ачаар туулын тохой дах хушууг анхудаа Монгол захирагчтай болгож Сундуу гүн химэх эрдэм номтой ир уг албыг хаших болов. Манж амбан захирагч ноёд буцах болсон Үмэнд тэр үед Цэв вангийн хушуу тамгын гол өргөө 3 гэр нэг жижиг байшин шатаж албан хэрэг үнэт зүйлс сүйдэв. Энэ үед Сундуу гүнтэн шатаж байгаа гэрээс хушуу ноёны тамгыг самбаачлан авсныг тухайн үед хэн ч анзаарсангүй. Манжийн хаан ар халахаас хөөгдөн бутсан сайд ноёдоо толгой дараалан цаазалсан боловч төрийн тамгаа хүндэтгэн авч ирсэн Цэв вантны амийг өршөөж хамжлаг захирсан сурвалжтан хിവэр үлдээжээ. Тулааны үртэй. Луу гүнийг шадар төшмөлтэйгээ аяны замд морилж авах үед халтар гун унсан хар зард тааралджээ. Тэд минь тусаа мэдэлцэж дөрөө мултлан хөөрөлдөж гин. Өнөөх ард ир таруу хөөргөө гаргаж ноёнтой тамхилжээ. Хөөргийг гүнтэн барьцнаж эргүүлж тойруулж харснаа. Таны эн чин ямар эрдэнэ вэ гэж асуувал харт зард сандарс хийж халтар маань гэж ажиггүй хариулв. Тэгтэл ноёноос өрсөж түшмэлэн доогтойхноор хэц халтар манаа алдаг харин халтар гунан хөөрөг байх та гэж ширв таджээ. Доромжлол цайхырын царай улс хийхийг ажсан гүнтэн энэ түшмэл таны хөөргийг биш хөлгийг хэл бололтой. Миний санвал таны хөөрөг жинхэнэ халтар маань биш байж болно. Гэхдээ таны сэтгэлд халтар маань шиг нийцдэг бол тэгж өргөмжлөхөд юуны буруу байх вэ гэж элхэмсгээр өгүүлэхэд хар зардын нүдэнд Мишель тодорч тийм л дээ. Тэгэхдээ би халтар маанан хөөргийг идэх юмсан гэж өдрийн бодол шөнийн зүуд болж явдаг хүн юм гэлээ. Луу гүн түшмлээ харцаараа шилбүрдэж өнөө хэрийг өрөвчгөн ширтээд үннээ хэлсэн ардад талархъя. Бидэнтэй хамт явж манайхаас жинхэнэ халтар маань хөөрг ав гэлээ. Ингиж халтар гунтаа ир халтар маань хөөргтэй болсон юм гин. Луу гүн хушууныхаа хүрээн дээр номын ордонтой юм байжээ. Цэлийсэн том байшинд Монгол манж төвд ном олон байв гин. Үлгэр тууж түүх шастар зэрэг төмөн янзын ном байсан нь мэдээж. Номын ордны багныг хуслаг харгаагаар тавиурыг хуш модоор шилж хийлгсэн гэдэг. Учир нь хуслаг харгаа авсаар үжирж өмхөрдөггүй бүх мод юмсанжээ. Ном бол дээд эрдэнэ учраас түүнийг залах тавиурыг бэлэг дэмбэрэл болгож хушаар хийх нь зохилтой юм. Хуш бол ертөнцийн 3 мөнх ногоон ургамлын нэг юм гэж гүнтэн учирлан тайлбарладаг юм байжээ. Туулааны үртэй подкаст. Анчин ир эмчилгээнд хэрэглэхээр хөхийн зооноос хойлог шувуу авалсантай нь луу гүн тушаа болж тааралджээ. Анчин шувууныхаа махыг авч гэдэс дотрыг нь хайж байх юм гин. Хойлгийн хотоодыг ноёнтон сониучрахах мэт задлж үзснэ ганц 2 үрэл мэт зүйл чимхэж авахыг анчин харжээ. Луу гүн хэлжээ. Манайд очоорой. Таныг шагнана гэж хэлэхэд анчин айн гэлмэгдэж намайг шийдэхэнтэй хэмээн хэртгэв. Гэтэл ноён түүнийг шийтгэсэнгүй. Харин асууж гин. Чи дээд зэргийн үнэтэй очир алмасыг мэдхүү? Түүний үрэл мэт үртэс
чиний авалсан хойлгийн хотоодноос олдсон. Баян хан хөхий минь очир алмаастай юм гэж баясангуу өгүүлээд сай ханчныг залуу мориор шагнасан гэдэг. Луугүн альва зүйлд тун ухацтай ханддаг ажээ. Алба амны хэргийг хутгаж бантан болгодоггүй зарчимчгүй юм. Жалханц гигантнийг оройн дээд сүлдлүгэ адил шүтдэг аваа. Гигантнийг Бадаргуул төрийн 28 онд баруун зүг морилгод тосож золгоод 1902 он буусан гүрмийг айлтгаж хушуунаасаа багштанд хөнгөн торго нэг зах хураг 300 хадагтай өргөн барьсан бол хувиасаа нас хөтөлснөө даатгаж 200 лан агт морь торготой өргөжээ. Хушууны хэрэг ховийн хүсэл хоёрыг хуудуугүй ялгасны нэг жишээ нь энэ буюу гээд сан идэж салхи залгивал юу ноён байх вэ? Бөө нүгэл химэн хилдэг байжээ. Луугүн мал амтанд хайртай бод сэтгэлт нэгэн. Ялангуяа нохоог хайрлан эрхлүүлж түүнд хоол байнга өгдөг аж. Ноёных хид хідэн нохоотой байж л те. Хусан идүрт нохтой хоололдог асан гин. Энэ нь зөөлөн болоод өргөсгүй бүх мод юм шүү дээ. Харгай модоор идүр хийвэл нохооны хилэнд халгаатай гэж зэрлдэг. Нохоогоо хөгшөрхөөр идүрийг нь намсгуулдаг юм байж. Эзнийхээ ийм жишлэнгээр илжигний хушууныхан нохоон идүрийг гагцгүй хусаар хийдэг болсон юм гин. YouTube дээр туулаа нэвэртэй. Монгол их орны эрх ашгийг хохироосон үндэсний зан суртахуунд харшилсан Манч хятадын эвэртэн сүлтнүүдтэй луугүн нэг биш удаа тэрсэлдэн сүргэж тэдний мундар уршгийг дэлгэн илчилсэн заргын бичгийг ухааны ур цээжний цэцнэр үйлдснээ Манжийн хаанд өргөж хүсэл тэсгэл гүйцэлдүүлсэн гэдэг. 19-р зууны сүүлч Улаастай Манж сайд Лианы зөвшөөрлийн дагуу Оросын худалдаачин Грот гэгч Монголд алтны урхаа нээхээр тохиролцсон нь цэлмэг тэнгэрээс хуурай аянга буухтай адил гинтийн явдал боллоо. Хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гих чингүлгэр болжээ. Үүнийг эсэргүүцэж халахын бүх ноёд богдын 17 отгийн дарга нараас Манжийн хаанд заргын бичиг өргөх саналыг луу гүнтэн сэтэлцэж үндсэн ихийг гардан зохиов гин. Уг бичихтэй Монгол орон бол язгуураас нүүдлийн малай чухгай эрхэлж өргөн дайд талханга ус нутгаа эрдэн мэд шүтсээр ирсэн бүлгөө. Үүнийг лууд сүлд нутгийн эзэн хаан та хүндэтгэн үзнэ химэн хідэнтэй альцсан би. Ийм бөгөөтөл алтны малтхай уурхай нээвээс бэлчээр нутаг хомигдож бидний монголчууд уснаас хагцсан загаслууга адил хөөрхийлөлтэй болмой. Наандаж энэ цаандаж ухвал 5 эрдний сүргийн тоо хорогдож ноос ноолуур буурмой. Чингэх нь хөвчин гүрний хэмжээгээр хүртээлтэй эгүүтгэл буйзаа химэн шалтгааныг нээн тайлбарлсан гэдэг. Заргын бичгийг Манжийн хаан толлоод өөрийн минь үгээр өчөх мэд хийсэн халахын ноёдыг тайлхруулахаас болохгүй гэж цэгнээд уурхай нээхийг бойлуулсан гэдэг. Заргын бичиг ухааны өчиг учраас иш зарилгаар нь экстэцийн амийг таглаж эрдэм чадлаараа холдавж биер бихсийг гүйцэлдүүлж байх тун гэж луугүн шадар түшмөдтэй зөвлөдөг байжээ. Далаа багшаас хайрлсан 2 чи алтан бурхан 9 эрднэр бүтээсэн судар маань хосгүй бурхан шүтээндэ гэж луугүн бахархаж тэдгэрийг шадар нөхөд дөөгзүүлдэг байсан гин. Ийм шүтээнтэй болсон түүхээ яриач гэхэд Бадаргуул төрийн 31 он 1905 он Төвдийн 13 дугаар далай лам Төвдөн жамцыг Монгол орон заларч ирэхэд түүнтэй богд жавцсан дам уулзаж чадаагүй юм. Юун гэвэл Манжийн эрх баригчид тэр 2 их ламтныг үгсэн хувилдуулах болооч ингэж сэжиглэн сэрэмжилж төмөн төрлийн саад тэг учруулсных. Гэвчиг 2 багштан маань нүүр тулж уулзаагүй боловч ойрын хэрэг холын үүсээ зөвшин тохиролцсон юм. Чингисний дурсгал болгож далай багштан бурхан судар 2-ыг надад хайрлсан юм да гэж гүнтэн хөөршөөдөг байжээ. Гүнтэн та их 2 хүнийг хооронд нь зуучилсан юм уу?
Тийм ээ. Тэр жил би даа хүрээнд ирээд богд Далай лам хоёрыг хідэнтэй бараалхаж тэдний хооронд холбоо барьсан юм. Цагийн тохироо бүртгэд шашин нэгтээ төвөд Монгол хоёр шадарлан нөхөрлөн хэмээн зөвшин үгсэж зүрхэндээ тангаргалсан юм да гэж туслагчдаа аминчлан ярьсан шивэр авир шивнээгээр өртөөлөн төмөн олны мэлми сонрыг милаажээ. Луугүн Монгол заншлаар ачнараа илгэндээ твэрж эмээл дээрээ дүүрч ирэхлүүлдэг, мөрөн дээрээ үрж өвөр дээрээ тонгочуулан инхрэлдэг байжээ. Нэгэн удаа номин дээр хатан хэлжээ. Ноёнтон та эрэх танхаач зээгээ уран үгээр милаахгүй юм уу? Гэхэд хоолоогоо засмаглах хайдаад нэг бол шил дээр минь морилдог, нөгөө бол ширээн дээр минь залардаг, дархан эрэхтэй ач минь хархан нүдтэй аз минь. Баривчтай наран минь баатайтай саран минь голомт залгах хайр минь голд зүрхний хайр минь. Бурхнаар л чамааг тоглуулахгүй шүү, бусдаар чөлөөтэй надаарай. Ном судар дээр явж гიშгүүлэхгүй шүү, ноён над дээр хамаагүй тарваадаарай. Халзан цагаан хонь аваарай, хан хөхийн шиг өндөр болоорой хэмээн толгой сүүл ижилсүүлэн юрөөсөн гэдэг. Үүнээс сүүлийн хоёр шатанд бэлэг дэмбэрлийн үг болж үр хойчос бидэнд өвлөн үлджээ. Халзан цагаан хонь аваарай, хан хөхийн шиг өндөр болоорой. Та YouTube дээр Туулааны Бэртэ подкастыг үзэж бас сонслоо. Хуучаараа таалагдсан бас сэтгэлээ үлдээгээрэй. Мөн тайлбар хэсэгт байх холбоосоор дамжин Газрын гаваас подкастыг минь дэмжээрэй. Subscribe тавьчаад дарахтал хангалттай. Ингээд л болоо. Танд, таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.